Намаа гэрээ шийхөө гэдэг Баянгор сумын засаг дарга. За Баянгор хотод сүүлийн жилүүдэд хүүхдийн тоглоом талбай маш эрчимтэй баригдаж байгаа. За ялангуяа энэ Баянгор аймгийн засаг дарга мөксөн даргын санаачлагаар энэ хотон доолыг энэ орчимд хүүхдийн тоглоом талбайг өнгөрсөн оноос эхлээд барьж эхэлсэн. За хамгийн анхлаад бол хөлбөмбөгийн холбооноос эхлээд мини хөлбөмбөгийн талбай баригдаад. За дараа нь бас хаан банкны санхүүжилт дээр 3 гэрц 3 саксны талбай барьж эхэлсэн. За тэгээд энэ жилээс волейболын талбай, саксны 5 гэрц 5 саксны талбай. За мөн бас бид нэр энэ жил бас мөсөн котокийн талбай бас бэлдээд ингээд бэлдээд гэж. За мөн бас крикетийн талбай. За мөн бас энэ дээр крикетийн талбайгаа тойруулаад бас гүйлтийн зам гэж бид бас асфальтаар очиж гисэн байгаа. За гих мэтлэгээр ингээд энд бас нэг хүүхдүүдийг цөлөө цаг зөв болсон өнгөрөх орчин бүрдүүлж өгж байгаа. Цаашдаа бас энд бол одоо өөрөө томоохон хөлбөмбөгийн талбай, өнгө атлетийн талбай, за мөн скейтбордын талбай гэх мэт талбайнууд төлөвлөж байгаа. За энэ дээр бол одоо манай аймгийн задар болоод хөрөнгө оруулалт хөгжмийн боловсролтын хэлтсүүд бас хамтарч энэ ажлуудыг хийж байгаа. За энэ ажлыг үндэслээд бид нэр хамгийн гол нь нэг шаардлагач гэсэн юм бол одоо энэ ногоон байгууламж. За энэ ногоон байгууламжийг л харин манай энэ хоршоо байдаг, манай дэлгэрмаа ахлагчтай хоршоо байдаг. За энэ дэлгэрмаа ахлагч бол маш өөрөө их мод тарих хүсэл эрмэлзэлтэй, өөрөө их дуртай, за дээрээс бүр хоббитай, дээрээс нь энэ Баянгор хотоос өмнө нь бас энэ крикетийн талбайн цааталт бас ногоон байгууламж хийж исэн. За энэ туршлагаараа бас тэрбум мод сан хандсан. За энэ хүрээнд бол Баянгор аймаг болоод Баянгор сумаас бас оролцоо зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. За энэ дөр бол Баянгор сум аймаг хамтраад дэмжээ. За дээрээс нь энэ дээр бол одоо Баянгор аймагаас болохоор цэвэр хайс хамгаалалт, худаг. За мөн бас дээрээс нь ажлах хүчний асуудлуудыг шийдэж өгч байгаа. За ялангуяа энэ нийтийн хамгаалсан ажлыг хөдөлмөр хамжуулалтын газартаа хамтран нийтийн хамгаалсан хүрээнд ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг үзүүлсэн. Хоршоонд 30 хүн өгч дэмжлэг үзүүлж ажилласан. За энэ хүрээнд бол тэрбум мод сан бас дэмжсэний хүрээнд одоо энэ сайхан 2 газар бол одоо ойжголт мод тарих ажил хийгдсэн. Хайрын төгөлгээд манай хоршооныхоо нэрлэлсэн байгаа. За энэ хүрээнд бас нэг хайрын төгөлийг одоо ингээд мод сайхан ургаж ийн. За эрх чиглэлээс нь зөвлөгжүүлэлтийн асуудлууд хийгдэнэ. За ялангуяа манай тэрбум мод сангаас моднуудын асуудал байна, услааны асуудал. Хамгийн гол нь услааны систем бол өөрөө хүнтэй гэдэг. Энийг бол одоо шийдэж гисэн. За мөн суулгацны асуудал байгаа. За дээрээс нь хөрс бордох ажил, хөрс босруулах ажлуудыг шийдсэн. Ялангуяа манай аймаг бол өөрөө харшаараа хөрсгөл маш их олдсмуутай, эмзэг олдсмуутай. За энийг бол бид зааш хөрс босруулж шаарддаг. За энэ дөр нэлээд ажиллагаа ордог. За энийг бол одоо манай дэлгэрмаа ахлагчтай хоршоо бол маш амжилттай сайхан хийгээд модууд ингээд ургаж байна. Эрэг жилээс бол одоо зөвлөгжүүлэлтийн ажлууд. За мөн бас энэ зарим хэсгийг бас томсгох, талбай хэмжээг нэмэх асуудлууд бол бид нар шийдэн. За хайс хамгаалтын асуудлыг бас аймаг хамтлагаас хэрэгжүүлэхэд үргэлжлүүлээд шийдээд явахаар төлөвлөж байгаа. За ног ганш өдөр гэдэг Баянгор сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн тэрбум мод сангийн хүрээнд 2022 онд байгуулагдсан энэ хүү төгөл маань ерөнхийдөө бусад тарилтын хувьд бол амьдралтын хувь сайтай байгаа. За энийг юугаар үнэлж бид нар ингээд тогтоогоод байна гэхээр бусад одоо ойн зурвас буюу төглүүдийг бодох юм бол бид нар бүрэн услааны системд холбож чадсан. За мөн амьдралтын одоо чадвар сайтай моднуудыг суулгасан байгаа. За энэ нь болохоор зэрэг хайлаас, улаас, бургас гэх мэтлэн моднуудыг суулгасан байгаа. Ер нь бол энэ жилийн ургалт бол түнд ажиг байгаа. Бид нэр их жил зөвлөжүүлээд ирэхээр бүр нэлээд гоё харагдана. За ялангуяа яг нэг хайсараа хийгдэг байсан хэсгүүд дээр бас нэг жоохон намар нөхөн төрөлт бид нэр хийн. Хайлаас модны зурвслаа тарьсан байсан хайлаас модн дээр бол жоохон хөөгтүүд нөгөө зэгдэн мод угарсан байгаа. За тэрийг бид нар намар нөхөн ажуултаар тарихаар төлөвлөж байгаа. За зарим хэсгийг бид нар бас энэ намар бас хайс хамгаалтын асуудлыг бүрэн шийдээд энэ ногоон байгууламжийн асуудлыг жоохон томруулах хэмжээг нь бас нэмэгдүүлэх энэ зорилтыг тавьж байгаа. Ер нь бол одоо бидний цаашдын нөгөө нэмж барих хөлбөмбөгийн талбай болоод хөнгө атлетикийн стандартын талбай эднэрийг бол бас дагаад тойруулаад бас үргэлжлүүлээд бид ногоон байгууламжийг хийн. За энд бол бас дахиад тэр хүмүүсэнд хандна гэж бодож байгаа. За энэс дэмжих байх гэж найдаж байгаа. За нийтдээ энэ 2 газарт энэ 2023 онд бол 10,408 мод тархигдсан байж байгаа. За их мод нөгөө хайлаас мод зурс байдлаар тарьж байгаа. За энэ зурс байдлаар тарих асуудал маш их үндсэндээ амьд хашлаг гэж үздэг. За энэ утгаараа зурс байдлаар нэлээд өтгөн тарьж байгаа. За ер нь бол бид нар явандаа энэ хайсыг хайлаас ургаад гисэн тохиол хайсыг шилжүүлэн суулгаж дараагийн ногоон байгууламж ашиглах юм зорилт тавьж байгаа.
Яг ер нь манай үеийн аймгийн өдрөдөл, сумын өдрөдлгүүд бас цэцэрлэг сөрөлгөө харьцангуй авч үлдсэн байдаг. Жаргаланд парк, Динзаурда парк, Мазала парк гэх паркуд бий. За тэрнтэй ингээд л одоо энэ хайрын төгөл гэдэг энэ парк үндсэндээ дахин шинээр өсөж байгаа. За мөн бас цаашлаад бид нар бас энэ шин сүржлийн бүсгэд Баянгор аймаг шин сүржлийн бүс үүсгэж байгаа. Энэ бүстэй бас ногоон байгууламжийн асуудлууд шийдэж явж байгаа. За эндээ бас дахиад бид нар бас энэ ийм хөтөлбөрөөр төгөл хөтөлбөр нэлээд цэцэрлэг төлөвлөгдсөн байгаа. За олон улсын чанартай зам дагуу бас ногоон байгууламж хийхээр нэлээд ажил төлөвлөгдөж явж байгаа. За энэ тоглоомын талбай баригдсанаас хойш манай аймгийн манай хотын бүх иргэд ер нь л орой болгонд бол их цугладаг. Ялангуяа хүүхдүүд бол ерөөсөө шөнө олцоод байхад зуны үйлрэл бол маш их тоглож байгаа. За энэ бол өөрөө одоо энэ манай хамгийн гол нь энд хамгийн их дутагж байсан ерөөсөө ногоон байгууламж. За энийг бол дэмцэнд бол тэрбум сангийн болоод энд ажиллаж байгаа нийт ажилчдад баярлж байгаа. За цаашлаад бас энэ юуг бол дэлхийг дэмжих байх гэж зорж байгаа. За энд бол одоо бидний цаашдын бас зорилго бол энэ нэмж тоглоомын талбайд дээрээс нэмж модны төрлийг аль болох шинсний төрлийн мод илүү төлхөө тарих. За дээрээс нь энэ одоо эхний ээлжинд навчт модоор ургуулж байгаа дараа нь шинсний төрлийн моднуудыг илүү төлхөө ургуулах ийм зорилт тавьж байгаа. За энэ минь бол одоо энэ тоглоомын талбайн одоо хамгийн гол чимгэл одоо ногоон байгууламж. За энэ дээр одоо манай иргэд бол маш их сэтгэл хангалуун байгаа. За энэ дээр бол бас иргэд мод тарихаас ахуулаад энэ хайс хамгаалтахаас ахуулаад оролцож байгаа. За зарим хэсэгт одоо манай төгсөөд 20 жил болж байгаа 2003 оны төгсөгчд бас нэмж мод тарьж гисэн. За гих мэтлэнгээр ингээд дээрээс энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх энэ цэвэр агаар олоод энэ орчны тогтчлтыг хийх талаар бол бүх талын дэмжлэгийг авна гэж зорж байгаа. За энэ бол одоо Баянгор хотын болоод өнгө үзэмжинд хамгийн их өнгө чи нэмж байгаа энэ ногоон байгууламж хайрын төгөл болж байгаа. Мөн одоо ногоон ажлын байрны хүрээнд аймгийнхаа хөдөлмөр халамж үйлчлэгээний газартай хамтран за төр ажлын байрыг бий болгож за мод тарих ажиллаар хэмжээний хүрээнд энэхүү төгөлдөр маань 30 хүн ажиллаж 10 хоногор ажилладаг байгаа. За түүний ажлын хөлс нь бол 10 хоногийн 360 мянга байгаа. За ингэснээр бид нар төр ажлын байрыг нэмэгдүүлж чадсан байгаа. Тэрбум мод сангийн хөрөнгөөр бас анх төсөл шалруулж байхад Баянгор сул хэд хэдэн төсөл явсан. За тэрнээс шалгарсан манай энэ хайрын төгөл байгаа. Хайрын төгөлийг шалгарсан бас үндсэн гол юм манай хоршоо байгаа. Дэлгэрэн махлагчтай хоршоо. За энэ хоршоонд бол манай иргэд их нэлээд оролцож байгаа. Дээрээс нь түрүү би хэлсэн нөгөө нийтийн хам соёлын өрөөнд их иргэд маш их өөрсдийн санаачлаар оролцож байгаа. Зарим нь бол бүр өөрсдөө хумсраар оролцож байгаа иргэд байна. Ялангуяа энэ орчныг сайхан илүү гоё болоосоо гэдэг тал дээр бол илүү бүгд иргэд нэлээд анхаарал тавьсан. Энд тоглож байгаа анги хамт олнууд хүртэл өөрсдөө ирж энэ хөрс зөөх ус олгуулад чулуу манай энэ чиг хайргадах хөрс энэ хайргагт маш олон чулууг одоо тийм овоосон гоог тавхан гарч байгаа. Энд хүртэл оролцсон. За дээрээс нь бас энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бас манай бизнесмэнүүд бас нөгөө энэ хуваар нөгөө сахилж байгаа хүмүүс их зэлзүүн дэмжлэг бас хамтран одоо манай ялангуяа энэ мод тарьж байгаа иргэд бас их хамтарч оролцсон. Тарихад за дээрээс нь энэ тэрбум мод сан банкуудын бас санхүүжилтээр санхүүж явж байгаас энд бол маш их баярлж байгаа. Ялангуяа бас нийгмийн хариуцлага хүрээнд энэ манай Монголын банкуд бас энд оролцоод тэрний хүрээнд одоо энэ ногоон байгууламж байгуулагдаад өнөөдөр бас энэ үр шимэн хүртээд явж байгаад бас баярлж байгаа маа. За ялангуяа манай энэ одоо энийг бол бас дуртахгүй бол энийг бас иргэд бол тэр мэдэхгүй. Яг го төрөөслөм гараад байна гэж ойлгоод байдаг. Тэгэхээр бас банкуудын санхүүжилттэй гэдгийг бас тодгож хэлэхэд бас их таатай байна. Баярлалаа гэдгийг илэрхийлье.